Хэрэглэгчийн ойлгоцсон ажилтан хэрэглэгчид ямар өгөөж өгүүлээ, компанид ямар өгөөж өгүүлээ гэдэг тал дээр нөгөө сэтгэлгээний хувьд нэлээд тэлцсэн байдаг. Тийм учраас тэр KPI тийм чухал биш. Аз жаргалтай ажилтнал аз жаргалтай хэрэглэгчийг бий болох юм байна. За өдрийн мэнд хүргэе бизнес яан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн мэд редактор даавдарж байна. За өнөөдрийн сэдвээр би бас тийм ховор зочныг ураад байна. За эхлээ шууд зочноо танилцуулъя. Mobicom корпорацийн хэрэглэгчийн экспириенсийн газрын захирал Гэрэл Бадам. Сайн байна да. Сайн байна уу? За баярлалаа. За тэгэхээр Mobigоос бол миний санахаар манай подкаст анх удаа орж байгаа юм зочин болж байна. За тэг хэрэглэгчийн экспириенсийн газар гэхээр бас илүү сонирхолтой санагдаж байна. За таны хувьд бол Mobicom 23 жил ажилласан юм байна те. За тэгээд одоо та бол технологитойч, хүнтэйч, зах зээлтэйч ажиллаж исэн юм хурд туршлагатай хүн байна. Эхний асуулт ийм байгаад байна. Та инженерээс эхлээд хүний нөөц, олон улсын стандарт, хэрэглэшийн туршлага гэдэг ингээд янз янзын салбарт ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр ер нь загвар энэ одоо жилүүд ер нь таны одоо бизнесийг харахтай, ер нь бизнес ингэж явдаг юм байна гэдэг тэр нэг философиг ер нь яаж өөрчилж хөгжүүлж ирсэн бэ гэдэг дээр эхлээ та ярил. Юуны өмнө подкастта урьж оролцуулж байгаад баярлалаа. Яг Mobicom Group компанид би 23 жил ажиллаж байна. Миний мэргэжил бол инженер. За сүүлд нь санхүү эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын мастраар дүүргэсэн. Гэхдээ яг энэ Mobicom Group компани дээр би өөрийгөө ингээд энэ компанид анх ингээд орсондоо маш азтай гэж боддог. Яг гэвэл өнөөдөр инженер хүн энэ олон одоо салбарыг удирдах тий ингээд энэ олон салбарын одоо мэдлэг ноу хавыг олж авах тэр боломжийг яг Mobicom Group компани олгодог. Өөрөөр хэлбэл аль ч салбар руу diverse их боломжийг олгодог. Өөрөө сонирхолтой өөрөө бас хийх хүсэлтэй байгаад яах юм бол одоо ингэж хөрвөх чадваруудыг маш их сайжруулж идэг. Тэгээ эргээд өөрийнхөө ингээд Mobicom Group компанид ажилласан туршлагаа харах юм бол 2 жил тутамд за хамгийн ихдээ 4 жил тутамд шинэ ажлын байр, шинэ ялгаатай ажлын байрууд дээр яг томдогдож ирсэн. Тэгэд эхлээд инженер хүн бол ер нь нэг нойлоор л ярьдаг. Тоон дээр маш их анализ хийдэг тий. Одоо ер нь бол их одоо орсоор бол одоо туучны гэх юм уу тийм ийм ур чадвар одоо инженерт одоо байхаас өөр аргагүй ур чадвар байсан. За тэрний дараа хүний нөөц тэгээ тэр тусмаа Монголд анх удаа Mobicom Group safety буюу ISO 45001 стандартыг группийн хэмжээнд нэвтрүүлсэн гэлээ тэр төслийн удирдагчаар би ажиллаж байсан. Тэндээс бол маш их юм сурсан. Яаж хүн төвтэй байх юм тий? Эцсийн дүндээ хүн ямар ч одоо ажил хийж иж болно, ямар ч салбарт ажиллаж иж болно, магадгүй гэр бүл ямар одоо ингээд дотоод найз нөхөд ямар байлаа ч гэсэн хүн чигээрээ үлдэх нь айгүй чухал юм аа. Тэгээ хүн гэдэг бол юугаар ч орлуулшгүй хүний амнаас хүн гэдэг бол өөрөө одоо энэ одоо дэлхийн төвн юм аа гэдгийг энэ стандартаас одоо маш их мэдлэг олж авсан. Тэгээд хүний нөөц дээр очичоод надад нэг мэдрэгдэжсэн. Би өмнө нь өөрөө мэдэрч үзээгүй нэг одоо мэдрэмж байсан нь. За гэмтэл саатал гарлаа. Эн чин боорд төхөөрөмж гэмтэн те мэдээж хэрэг одоо гэмтэл саатал гарах тохиолдлууд байна. За гэмтийнхаа одоо нөгөө төвшнгөөс хамаарат за цайндаа гарч ирээд одоо ингээд юу яа да гэмтлээ засаа да гэх тохиолдол бол байна. Гэтэл хүний нөөц дээр очиод ингээд 4 жилийн ажиллах хугацаанд ямар одоо чухал одоо салбар юм бэ гэдгийг одоо ойлгож авсан нэг зүйл нь болохоор яг хүнтэй уулзаад хүн яг өөрийнхөө асуудлыг яриад надад ийм асуудлууд байна. Надад ийм зүйлийг шийдвэрлэмээр байна гэж яхад за цайндаа орж ирчээд тэгээ тантай өргөжлөлөд ярилцъя гэж байдгүй юм л. Тэгэхээр хүний яг тэр одоо сэтгэл хөдлөл илэрхийлэх гэж байгаа хүсэж байгаа тэр зүйл дээр тэр хүнийг мэдэрч ойлгож тэ энэ компани, энэ удирдлага, энэ хамт олон чамтай хамт байгаа шүү гэдгийг мэдрүүлэх нь айгу нандин ийм одоо ур чадваруудыг хүний нөөцөөс бас тодорхой хэмжээгээр одоо сууж авсан болов гэж боддог. Тэгээд бас л томилгоогоор яг төслөө дуусгаал, төслийн амжилтаа дуусгаал. За одоо л нэг жоохон ингээд амсгийдаа гэж адил шууд л хэрэглэгчийн экспириенсийн газарт албаны захирлаар томилогдсон. Дахиад шинэ сорилтууд огт мэдэхгүй салбар те одоо инженер хүн чинь ингээд нэг бэкграунд нь арай өөр те бас л олон сорилтуудаа тулгарсан. Гэтэ тэнд өмнөх одоо салбаруудаас олж авсан туршлагууд мэдлэгүүд маш их хэрэг болсон. Яг хөө хэрэглэгч бид нар ингээд хэрэглэгч хаан хэрэглэгч айгуу чухал гэж байгаа боловч эцсийн дүндээ хэрэглэгч гэдэг маань өөрөө хүн л байгаа байхгүй тий. Хин ямар албан тушаал дээр байна уу? Хин ямар одоо ажлын байран дээр ажиллаж гин үү? Юу хийж гин үү гэдгээс үл хамааран бид бүгдөө л хүмүүс. Байгууллага гэдэг чинь өөрөө хүмүүс. Хэрэглэгч гэдэг бол хүмүүс. Тэгээ хүн төвтэй байж чадах юм бол аль ч бизнес дараагийн шатанд гарч болох юм байна гэдэг дээр одоо
азтай хүн учраас байгууллага намайг ингэж бэлдсэн байна. Тэгээд төөрч бодолж явсаар агаад яг л хүн төвтэй байгууллага болох, яаж хэрэглэгч төвтэй болох гэдэг энэ салбарт орж ирсэн болов уу гэж боддог. За хүн төвтэй концепцийн талаар би нэлээд асууна. Ерөнхийдөө тантай бол маш олон чиглэлээр ярьж болохоор байна. Тэгээд хүн технологи тэгээд зах зээл гээд одоо айгүй олон юм communication тустай юм амар том стратеги явдаг. Тэгээд миний сонирхож байгаа асуулт нь за инженер хүн бол яг одоо илүү мэрэгжилтэн суурьтай яг урд ажиллаа сайн хийж байгаа үед одоо үүрэг биелэгдлээ гэж боддог. Гэхдээ та инженерээс ингээд өдий хүртэл ингээд олон янзын албан тушаал дээр яваад ирэхэд анх таны одоо за би миний амьдралын зорилгын үнэт зүйлс юм бэ гэж бодож исэн тэр төсөөлөл одоогийнхтай харьцуулахад ер нь хэр өөрчлөгдсөн бэ? Энэ хоёрыг жоо харьцуулж цаг хугацаагаар айлвал тийм ээ. Айгүй өөрчлөгдсөн. Би яг инженерийн филд дээр илүү нөгөө нэг сүлжээний чанар, сүлжээний ачааллыг оновчлох, сүлжээний чанарыг чанартай үйлчилгээг хэрэглэгчид хүрэхийн тулд өнөөдөр систем ямар түвшинд байх ёстой вэ гэдэг дээр бенчмаркинг, KPI стандартуудыг тодорхойлох төр техниктээр ажиллах 11 жилийн хугацаанд нэлээдгүй төвлөрч ажиллаж байсан. За тэнд ерөөсөө юун дээр төвлөрж исэн бэ гэхээр ямар ч байсан л хэрэглэгч үйлчилгээгээ тасалдал бол маш одоо бага байх хэвээр. Энэ дээр ерөөсөө ингээд бүх одоо ур чадвар, бүх одоо нөөцийг ингэж зарцуулж бид ингээд чанартай үйлчилгээг л хэрэглэгчид одоо хөргөжээж бид нар зах зээл дээр одоо одоо илүү одоо дараагийн түвшинд гарна гэдэг ийм л концепцээр ажиллаж ийла. Тэгээд хүний нөөц дээр яг олон улсын тогтолцоог хэрэгжүүлэх нөгөө international management system дээр орж ирээд тэр чинь нөгөө шал өөр филд болохоор сүүлд нь одоо компани одоо ажлынхаа шаардлагаар Германд очлоо, Европын нэлээдгүй орнуудаар явлаа, тэр стандартуудын сертификатуудыг авлаа. Тэгээ судлаад явсан чинь би ингээд өөрөө 360 өөрчлөгдөж байгаа байхгүй. Инженерүүдтэй юу гэж хэлдэг байсан гэхээр гэмтлийг 2 цагийн дотор засах хэрэгтэй. Энэ бол та нарын стандарт, энэ KPI та нарыг ажлын бүтээмжигчийг хэмжиж байгаа хамгийн чухал зүйл гэдэг ингээд олон хүнд яриа зогсож исэн хүн чинь 11 жилийн дараа дахиад сургалт хийж байгаа байхгүй. Бүх менежментийн багтаа олон улсын тогтолцоо гэдэг чи юу вэ? Яаж нөгөө safety аюулгүй байдал, хүний нөөц гэдэг дээр анхаарахын гэдэг дээр заагаад ирсэн. Одоо сургалтууд хийгээд ирсэн чи хүн хамгийн чухал. Хэрвээ та одоо манай инженерүүд чинь ялангуяа энэ харилцаа холбооны салбарт ажиллаж байгаа инженерүүд чинь за нэг 72 м цамхаг гэж бодоход хамгийн багадаа 22-оос 25 давхар барилга штэ тий. Барилгын дээвэр чинь бол одоо ингээд флат буюу тэгш тий. Гэтэл цамхагчин бол ингээд маш нарийнхан ингээд төмөрөн дээр 25 давхар байшин дээр амнасаа хайрлахгүй гаргаж гэмтэл саадлал угсрал суйрлуул шинжилтүүдийг хийж яадаг. Тэгэхэд чи зогсож болно. Яагаад гэвэл хүний амнаас бол орлуулшгүй юм аа. Тэмчээс тэр KPI тийм чухал биш. Чамд аюултай санагдвал, чамд эрсдэлтэй санагдвал чи зогсоо гэд ингээд нөгөө хүн миний үнцэг ингээд шууд 360 ярьж байгаа байхгүй. Гэтэ би тэрийг ярьж байхдаа би өмнө нь ингэж ярьдаг байсан үү гэдэгт явах санаа зовоогүй. Яагаад гэвэл улс орон хөгжиж гин глобалчлагдаж гин. Тэрэнд одоо тэр компани дараагийн шатанд гарч явах хэрэгтэй гэдгээрээ бүр completely өөрчлөгдсөн. Тэгээд за хүн чухал шүү, ажилтан бол зогсох ёстой шүү гэд ингээд явж илаа. Тэгээд хэрэглэгчийн экспириенс зэрэг газар дээр очиод яг хүнтэйгээ ажиллаад яаж одоо хэрэглэгчийг ингээд аз жаргалтай байлгах уу гэдэг төр эхлээд бол ерөнхийдөө дандаа л хэрэглэгчээ л бод. За одоо чи яах вэ тий? Гол нь ингээд хэрэглэгчээ бодох хэрэгтэй гэдэг дээр хэсэг төвлөрч явж агаад сүүлд нь яг ингээд нөгөө өмнөх туршлагууд за тэгээд нөгөө сургалтууд ингээд эргээд ингээд харахаар зэрэг буцаад хүн дээр очиж байгаа байхгүй. Окей. Аз жаргалтай ажилтнал, аз жаргалтай хэрэглэгчийг бий болох юм байна. Би хичнээн олон удирдлагууд өөрөг даалгаврыг өглөө, чи нэг чанартай хийх ёстой, хэрэглэгч рүүгээ хараад гоё нэмсэглэх ёстой гэл ингээд ярьж байгаа хэдий чи эргээд харлаа. Тэр хүн өөр аз жаргалгүй учраас хүчээр энийг гээд ч инээж чадахгүй. Тийм болохоор яаж ажилтнаа аз жаргалтай байлгах юм бэ гэдэг дээр төвлөрөх ёстой байна гэдэг дээр сүүлийн ерөнхийдөө яг 5-6 жил ажиллаж байна. За Mobicom ч одоо нийт 1.8 сая гэсэн багтай хэрэглэгчтэй байгаа. За тэгээд ажилтны тоо бол ойролцоогоор 1800 гэж дуулсан. За тэндээс та 400 нь ингээд яг удирдаад ахлаад хариуцаад явж байна. Тэгээ надад юу сонирхолтой байна гэхээр мэдээж яг группийн хүрээнд ингээд тодорхой хүний нөөцийн стратеги бодлого байгаа. Гэхдээ яг та ийм газрын захирал 400-ийг хариуцж байгаа хүний хувьд яг одоо тэнд бол нэг талдаа ажилтан нөгөө талдаа зах зээл гэсэн хоёр одоо фронттой зэрэг ажиллаж байна шүү дээ. Яг ажилтнууд дээр та яг өдөр тутамдаа танай энэ том багийн одоо ажлыг авч явж яадаг. Тэр нэг одоо дадлууд
байгууллагын соёлын тэр элементүүд байна. Таны бас тэр 400 хүнийг одоо ингээд хөдөлгөхтэй нэг зорилго руу чиглүүлэх тэр арга барилыг л сонирхоод байна бас. Яг контакт центрт бол илүү нөгөө нэг оюутнуудад илүү боломж олгох те. Оюутан залуучууд маань ажилласаа заавал оюутан жилтгүү 18 нас хүрсэн бол 10 жилийн залуучууд ч гэсэн одоо ажиллах боломж бүрддэг. Тийм болохоор айхтар нөгөө диплом те одоо ихтэй сургуулийн боловсрол авах шаардахгүйгээр одоо ажиллах боломжийг бүрдүүлдэг гэсэн. Энэ хооронд болохоор зах зээл дээр ч бас олон ажлын байрууд бий болсон байна те. Олон одоо кофе шопууд, convenience store-ууд энэ төр бий болсон байна. Тийм болохоор ажилтнанд ч гэсэн зөндөө болол сонголтууд байгаа. Тийм болохоор ажилтан орж ирээд эргэж айгүй өндөр байдаг гэсэн. Хамгийн ихний асуудал бол дөнгөж нэг ингээл нэг 20 ажилтан аваад сургаал за одоо л ингээл дуудлаганд гарах нь дээ гэж тэгжээл бараг 50% нь дараагийн сарда ажилдаа ирэхгүй алга болчихно байхгүй. Тэгээ энийг ер нь эцэс төгсгөлгүй ингээл хүн сургаал гаргана гэдэг бол компани үйл ажиллагааны хувьд бол оновчлол айгүй юм одоо төвхтэй байдал руу орж исэн. За тэгээ энийг стратегийн хувьд л ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр хамгийн ихний шийдэл бол за би инженер суурьтай учраас энэ давуу талаа яаж ашиглаж болох вэ гэдэг дээр илүүтэй нөгөө технологи руугаа одоо технологи яаж ажил руугаа явах вэ гэдэг рүү орсон гэсэн. Гэхдээ технологи руу хичнээн оруулж ирлээ гээд 200 хүн байна уу 400 хүн байна уу хүн чинь ажилласаар л байх болно те. Тэгээ энэ хамгийн зөв шийдэл нь ажилтныхаа зорилгыг нь ойлгох нь айгүй чухал юм байна гэдэг одоо концепцийг одоо бариад одоо хүртэл ажиллаж байна. Тэр бол бас л одоо тодорхой хэмжээгээр одоо үр дүнгээ өгж байгаа гэж хардаг. 400 ажилтнанд жилд хамгийн багадаа л 4 удаа эзэн сэтгэлгээ гэдэг сургалтыг орж байгаа. Гэхдээ би бол багш биш. Гэтэ хоригдлуулсан туршлага яаж хүнтэй ажилласан, яаж технологитой ажилласан, яаж буцаад ингээд хэрэглэгч төвтэй байх юм гэдэг дээрээ суурлаад тийм бизнес сэтгэлгээ гэдэг ийм сургалтын нэг юм модуль гаргаад тэгээ яг тэр сургалтаа 4 өөр хэлбэрээр яг л тэр сургалтаа өгж байгаа байхгүй. Тэгээд ирсэн чинь хүмүүсийн ажилтныхаа сэтгэл зүрхэн дотор хөдөлгүүрийг нь удирдлага хасаах нь хамгийн чухал гэдэг юм байл л те. Тэгэхээр би юуны төлөө ажиллаж байгаа? Яагаад энэ компанид ажиллаж байгаа? Энэ компанид ажиллаж байгаа нь би энэ компанид зориулж ажиллаагүй өөртөө зориулж ажиллаж байгаа юм биш үү? Би энэ зорилгыг биелүүлэхийн тулд магадгүй одоохондоо юм уу эсвэл насан туршдаа юм уу олон жил юм уу энэ компанид ажиллах хэрэгтэй юм биш үү гэдэг шийдвэр сонголтыг ажилтан гаргадаг. Тэгээд зорилгоо ойлгочингууд сэтгэл доторх хөдөлгүүр нь өөрийг нь хөтлөөд бүтээмж нь асар их нэмэгддэг. Тэгээ энэ бол бас Mobicom Group-ийн соёл дотор байж байгаа нэг том бусдад бол одоо ингээд орлуулшгүй нэг одоо маш гоё соёл юм болоо даа л гэж боддог та. Хөдөлгүүр өснөөс ерөөхдөө бол одоо зах зээл дээр ажилтнууд олдохгүй ялангуяа ур чадвартай хүмүүс хавар байна гэж хэлж байна. Хүн болгон бол ингээд тодорхой нэг амьдралын зорилго үнэт зүйлс юм одоо тогтолцоотой ч юм уу сэдэлтэй те янз янзын өвөгдөлтэй байгаа. Тэгэхээр яг тэр нөхөө хүний зорилгыг байгууллагын стратегтэй уяах, нийцүүлэх, тэрийг нь зөв таньжилруулах, одоо зөв хүнийг зөв ажлын байранд нь тохиох ч гэдэг юм уу те. Сайн хүн байгаад буруу ажил дээр очичоод бас бүтээмж гарахгүй тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр яг энийг энэ нийцлийг ер нь танах юм яаж хангадаг вэ? Энэ талаас жоохон дэлгэрүүлж ярил. Муу ажилтан гэж байхгүй мэн л та. Муу удирдагч л гэж байгаа. Тэгэхээр тэр хүнийг таньж мэдэх аль одоо ур чадвар нь илүү одоо хөгжсөн тий энэ хүн аль чиглэл рүү явбал илүү тохиромжтой юм гэдгийг таньж мэдэх нь л одоо удирдлагын багийн аягүй чухал нэг юм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сургалтуудаа хийгээд зорилгыг ингээд ойлгуулад чиний зорилго яг юу юм те чиний хүсэл мөрөөдөл яг юу юм. За энэ компани бол ийм зорилготой, ийм стратегтэй ингээд явж байгаа. Хоёулаа энэ дээр тэгвэл хаана очиж илүү ойрхон уулзахаар байна уу гэдэг энэ сургалтуудыг ингээд хийгээд ирэхээр зэрэг за энэ хүн бол телесээс буюу илүү нөгөө нэг утсан харилцаагаар борлуулалт хийх чадвар нь өндөр юм байна. Энэ хүн бол илүүтэй хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлээд тий өөрөө ч одоо тэрэндээ айгүй ингээд одоо ур чадвар нь илүү давуу талтай юм байна. Сонсох чадвар нь айгүй өндөр юм байна. Тийм учраас эхлээд хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх талд нь явж. Илүү нөгөө нэг юм амар юм чөлөөтэй өөрийгөө ингээд чөлөөтэй байх хүсэлтэй тэрнийг нэг барьдаггүй ч юм уу одоо ингээд залуучууд айгүй мундаг болсон байна. Одооны залуучууд ялангуяа маш одоо хурц ухаантай болсон байна, маш хурдтай болсон байна. Тэр болгоныг ингээд ялгаа таньчаар өөрийнхөө хүссэн ажил дээр очиод өөрийг нь бас ингээд энэ компани дэмжиж шүү, чиний зорилгыг хамтдаа биелүүлэх гэж шүү гэдэг ихээр зэрэг бүтээмж бол одоо 2-3 дахин хангалттай өсдөг. Тэр л одоо бас айгүй чухал юм болов уу гэж одоохондоо бол бодоод байна. Ажилтны нэг карьер төлөвлөлт гэдэг нэг ойлголт байгаад байдаг шүү дээ. Энэ танаа дээр ямар хөө байдлаар явагддаг вэ?
карьер төлөвлөлтөн дээр бол ялангуяа контакт центр дээр ингээд олон шугамуд байдаг л да. За урьдчилан төлбөрт хэрэглэгчийн шугам, дараа төлбөрт хэрэглэгчийн шугам, корпорейт буюу топ байгууллагуудыг одоо хандлыг шугам, HVC буюу одоо нөгөө high value customer буюу манайхнаар бол VIP хэрэглэгчийг одоо хандлыг шугам гэдэг ингээд ийм үе шаттай байдаг. Тэгэхээр би эхлээд хамгийн одоо юутай те баг одоо бүтээгдэхүүн үйлчилгээний тим айхтар одоо комплекс биш шугамн дээр ажиллаж илаа гэж бодъё. Тэгэхээр урьдчилан төлбөр шугамн дээр доор хаяж 1 сар ажиллаад тим одоо онлайн сургалтуудад хамрагдаад тим одоо танхимын сургалтуудад хамрагдаад тэр сургалт чинь ямар түвшинд байх вэ? Дээрээс нь одоо гүйцэтгэлч ямар түвшинд байна гэдгээс нь хамааруулаад 2 сарын дараа тэр хүн шугам ахаад дараагийн түвшинд гараад явах боломжтой байдаг. За тэгээд яг компани дээр ажиллаж байгаа маркетинг, техник, санхүү, хүний нөөц гэдэг дээр бол илүүтэй контакт центрээс хүн авах илүү одоо юутай байдаг. Одоо яг карьерийн замналч тэр сонирхол нь тийм байдаг. Хэрэглэгчээ ойлгоцсон ажилтан буцаагаад тэр хүний нөөцийн ажлыг хийн үү, техникийн ажлыг хийн үү, аль ч ажлыг хийсэн хийж байгаа ажил болгоно. Энэ тэгвэл хэрэглэгчид ямар өгөөж өгүүлээ, компанид ямар өгөөж өгүүлээ гэдэг тал дээр нөө сэтгэлгээний хувьд нэлээд дэлгцэн байдаг. Тэгэхээр карьер хөгжил бол ерөнхийдөө яг тийм юугаар ажилтнуудтай урьдчилан танилцуулагдсан байдаг учраас би санхүү эдийн засгийг төгсөөс ороод ирсэн одоо залуу байлаа гэж бодоход за би нэг 3 сарын дараа 6 сарын дараа бол мэргэжлийн ажилдаа очих боломжтой гэдгийг олж хардаг гэсэн. Ажлын байран дээр ч одоо олон янз байдал гэдэг нэг ойлголт яваад байгаа шүү дээ тий. Үе үеийнхэн ажиллахтай эсвэл өөр одоо үзэл санаатай хүмүүс оршиж ажиллах гээд тэгээд аюу олон тохиолдолд ингээд энэ нөгөө комплекс зөрчлийн нэг их уср болоод зарим байгууллагууд энэс татгалздаг. Танай хувьд ерөөхдөө яг энэ байдал дээр яаж тэрийг давуу тал болгоод үгээ те одоо залуу үеийнхэн ахмад үеийнхэн ч гэдэг юм. Контакт центрийн одоо 300 ажилтны за бараг л 80% нь 18-аас 22 насны залуучууд байна. Ирч хүч бол тэгэл тэнд бол зүгээр ингээд тэнд зүгээр одоо контакт центрээр ороод гарахад хүртэл нэг гоё юм хүчтэй энерги аваад гарах боломжтой. Тэгэхээр ороод гараасаа гэж зарим өдөрлгүүд хүртэл одоо ажлын хажуугаар ирж авч гардаг гэсэн. Тэгээд энэ дундуур нөгөө хэрэглэгч ингээд дуудлага өгөөд ирэхээр бид нар ингээд нөгөө хэрэглэгчийн асуудлыг сонсох ажилтан маань асуудлыг зөв шийдвэрлэж нэг тохиолдол зарим тохиолдолд ингээд нөгөө хажууд нь очиод ингээд онжом трейдингүүд хийдэгтэй удирдлагын багийн зүгээс тэр үед бас нэг анзаарчихсан зүйл нь ямар нэг зүйл асуух шаардлагагүй мөртлөөсөө залгадаг одоо 60-аас дээш настай хүмүүс бас байж харагдаж байгаа байхгүй. Тэгээ ингээд яагаад гэдэм болоо гэд ингээд бид нар зүгээр одоо судлаад үзэхээр яг Монгол улсад болохоор зэрэг яг өөрийнхөө яг ингээд нэг одоо юугаар бол эдэр нас гэх юм уу да. Маш их туршлага хоригдлуулаа. Монгол улсын төлөө зөндөө олон зүйл хийлээ. Өөрөө ч бас хувь хүний хувьд зөндөө олон хөгжлөө. Яг тэр насан дээр нь одоо хуулийнхаа одоо зохицуултын дагуу за та одоо юунд одоо гавьяаныхаа мөртөлтөнд суу гэдэг ийм л тогтолцоо өнөөдөр Монгол улсад байна. Гэтэл тухайн хүн маань ингээд өдөр болгон ажилдаа явбал орой болгон ингээд айгүй ач холбогдолтой байж тнэ гэртээ ингээд суугаад эхлэнгүүт тэр хүний өөрийгөө мэдрэх, өөрийгөө өнөөх нь үнэлэмж буурах, сэтгэл ханамжгүй болох, үр хөвгтүүд нь гадаа дотоод явцсан, эсвэл хүнтэй суугаад явцсан, гэргээтэйгээ эсвэл одоо нөхөртөөгөө ингээд хуйлахнаа байхаар зэрэг нөгөө нийгмийн харилцаанаас их холддог юм. Тийм учраас одоо эрүүл мэндийн хувьд бас ингээд өөрийгөө бие чагнах ч юм уу ийм асуудлууд үүсдэг юм байна гэдэг бол бас тодорхой хэмжээгээр анзаарсан. Тэгээд Mobicom Group ярилцаад за 2022 онд энэ төслийг хэрэгжүүлсэн. Тэтгэврт гарсан ажилтнуудыг контакт центр дээр ажиллуулсан. Энэ 18 настай залуучуудыг 50 60 одоо 60 настай одоо яг эдэр насны яг тэр гоё туршлага нь одоо бүр ингээд ирнэ ингээд одоо жинхэнэ эртээ байгаа энэ хүмүүстэй ингээд нийлүүлээд синержи тэ одоо ингээд хоршил одоо хостол үүсгэх юм бол энд байгуулгын өөр бас нэг шинэ соёл гарч ирэх юм байна. Бие бинийгээ сонсох, бие бинийгээ ойлгох, тэр энерги эрч хүчийг солилцох гэдэг боломж гарах юм байна гэд бид нар 2022 оны төгсгөлд за 2023 онд нийтдээ тэтгэврт гарсан 10 ажилтан авч ажиллуулсан. Өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэгээд анх ингээд юу яхад нөгөө хурд жоохон бага болт юм байна л да. Одоо 60-аас дээш настай хүний хурд яаж 18 настай залуучуудын урдыг үзэхтэй. Тэгээд жоохон шантраад ингээд ирэх болгонд сар болгонд бид нар сешн хийдэг гэсэн. Нөгөө хүмүүстэй. Тэгээд санаа зовлтгүй хэлээ. Би ингээд танай ээж шиг хүн байна. Би ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд Mobicom-д ажилд орсон юм аа. Би чамд туслах гэж байна. Намайг ойлгоорой гэдгээр хэрэглэгч ойлгоод юм байна л да. Тэгээ одоо ингээд тэр үед таарлцж байсан одоо 10 одоо
бид нар Gen X гэж нэрлэдэг тухайн ажилтнуудаа. Generation X-ийн хүмүүстэйгээ одоо ингээд уулзахад нүд нь бүр ингээд амар гоё сэргэлэн. Миний бүрэн дээр алдаа сайн уу юу вэ та гэрлээ гэд ингэж хэлэхэд за ямар ч байсан зорилгоо биелүүлж тээ. Хүсэл одоо хүссэн аль тал ингээд одоо аз жаргалтай байна гэдэг үнээр гоё юм даа гэж бодож байгаа. Энэ төслийг бид нар өшөө өргөжүүлнэ, өшөө олон хүн аавна гэж боддог. За одоо тэгэхээр хоёулаа хүнээс жоохон технологи тал руугаа шилжиж ярихад за та бол ингээд ажилтан одоо хэрэглэгч технологи гуравтай зэрэг ажилдаг. За технологи ашиглаж одоо бүтээн сайжруулах, өртөг зарлыг бууруулах гэдэг стратегийн том асуудлууд аль ч компаниудад байгаа. Яг энэ дээр яг танай туршлага юу вэ те? Технологиг яаж одоо энэ хэрэглэгчийн туршлага руу нэвтэрч одоо зах зээлтэй ажиллах, нөгөө талд ажилтнуудтайгаа ажиллах ингээд стратегийг яаж амьдрал болж бууж ийн энэ дээр. Төрөний яриан дээр хоёлоо ярилцсан ажилтан маань ингээд айгүй өндөр хэрэгцтэй байгаад байхгүй. 20 хүн сургалаа 10 гараа авчина. 15 хүн сургалаа 8 гараа авчина. Байгууллага маш уртаа шүү дээ. Ингээд нөгөө айгүй зардал өндөртэй үйл ажиллагааны хувьд онцгүй байгаад байсан. Тэгээ хоёр шийдэл бид олсон. За ер нь ингүүл яасан ингээд орон нутагт ямарч байсан контакт центрийнхаа нэг төвийг нээ. Улаанбаатар хотод байгаа энэ орчин тий энэ стандарт энэ цалингаар орон нутагт одоо амьдрах нь арай одоо ажилтнад давуу байж магадгүй тий. Нөгөө талаараа орон нутагт ажлын байрыг бий болгоно гэдэг бол мэдээж зах зээл дээр тэргүүлж байгаа том компаниуд л энийг одоо урьдчилж харж хийх нь чухлаа гэдэг дээр нэг төсөл эхлүүлээд Geo Redundancy контакт центрийг дараханд 60 хүний бүрэлдэхүүнтэй нээсэн. Гэтэл дараханд ажиллаж байгаа ажилтнууд маань яг Улаанбаатарын цалингаар, яг Улаанбаатарын орчингоор тэгж ажилдаг. Тэгэнгүүт эргэц бол үндсэндээ бараг 5-6 дахин борсон. Тэнд бараг ер нь хүн солигдохгүй. За энэ бол нэг шийдэл байсан. За нөгөө шийдэл нь болохоор мэдээж Улаанбаатар хотод бид нар ажиллахаас өөр арга байхгүй тий. Тийм болохоор өөр ямар шийдэл байна гэдэг нь за тэгвэл технологиг оруулж ирээ. Химэл оюун ухааныг оруулж ирэх ямар шийдлүүд байна. Мэдээж зах зээл дээр олон шийдлүүд байгаа боловч тэр олон улсын бенчмаркинг шийдлүүдийг яг Монгол оронд тохируулад тэр тусмаа одоо нөгөө монгол хэлийн large language model гэж байдаг тий. Яг speech to text, text to speech гэдэг STT-TTS технологиудыг олон компаниуд хийж байгаа боловч яг LLM-ийг одоо яг Монголын сентиментийн түвшинд ойлгож хийх компани маш бага байсан. Тэгээд тухайн үед стартап одоо тухайн үед үйл ажиллагаа явуулж исэн компанида 2022 оноос бид 21 баг оноос хамтарч ажиллаад өнөөдрийг хүртэл хамтдаа явж байна. Химэл оюунд ажилтнууд буюу AI эйжентүүдийг 2024 онд бид нар одоо юунд оруулсан. Үйл ажиллагаанд контакт центр дээр нэвтрүүлсэн. Энүүгээрээ бид нар за нийт дуудлагынхаа 70% роботоор барагдуулъя. Хэрэглэгч талдаа ямар өгөөж өгөхийг хүсэж байгаа вэ гэхээр яг ингээл асуудал шийдвэрлэх гээл үнэхээр ингээд үйлчилгээ нь одоо олгодож чадахгүй байгаа хэрэглэгч контакт центр руу холбогдож чадахгүй хүлээлгийн өрөөнд зогсож хахад наана зүгээр маш энгийн тий энэ дата ямар үнэтэй энэ үйлчилгээ яадгийн тий хизээ хаагдгийг хизээ нэгтгэх ч гэдэм үү ямар сонголтууд байгаа ингээд маш энгийн лалгаа үйлчилгээ авах гэж байгаа хэрэглэгчид одоо яг хүнтэй яриа сууж ийнүүд бол компанийн хувьд бол айгүй оновчлолгүй байгаад байсан. Тийм болохоор бид нар юу яая энгийн лавлгаа үйлчилгээгээр роботоор барагдуулчих. Үнэхээр робот нь барагдуулж чадахгүй байгаа бол хүн рүүгээ шилжүүлээд хүлээлгийн өрөөнд хамгийн бага хүлээлгийн өрөөнд хэрэглэгч хүлээхгүйгээр богино хугацаанд асуудлыг шийддэг байх одоо стратегийн шийдэл бол ерөөсөө технологи байх юм байна гэдэг энэ химэл оюунт ажилтнуудыг бид нар 2024 онд нэвтрүүлсэн. Өнөөдөр бол бас одоо биднээр бол чанар гэж ярина тий accuracy хариулж байгаа чанар бол өмнө нь бол нэг 70 идэх хувьтай байсан бол өнөөдөр 98% байсан. Тэгэхээр энэ технологиг нутагшуулж Монголд анх удаа бараг цорын ганц яг voice AI гэж ярьдаг одоо химэл оюунт ажилтнуудыг роботуудыг контакт центрээрээ одоо ажиллуулж байгаа компани хувьд бол Mobicom байна л гэж хэлмээр байна. За гоё жишээ. Тэгээ энэ дээрээс шууд бас нэг зүйлийг зүгээр залгаад асуухад одоо ингээд яг танаа жишээнээс бол ингээд нөгөө өмнө хүн технологи гэдэг зүйл одоо хоршиж ажиллах тийм нэг цоо шиний юм одоо үзэгдэл юм уу туршлага бий болж штэ тий. Яаж хоорондоо хоршиж ажиллаж одоо нөгөө бүтээмжийн дэвшлүүлэхэд тэгэхээр энэ маань нөгөө уламжилт нөгөө одоо хүн талаасаа штэ нөгөө ур чадварын матриц нь бас өөрчлөгдөд явж байна. Танаа дээр нь яаж ажиллаж байна? Цаашдаа ирэхэд ингээд одоо робот хийчих шаардлагатай. Роботууд бол одоо муудахгүй улам сайжирна штэ тий. Тэгэхээр цаашид ингээд робот ингээд автсан одоо тэр ажлууд хийх шаардлагагүй болцсон нөхцөл хүн ер нь ур чадвараа ямар чиглэл рүү яаж илүү одоо апдейт хийх хэрэгтэй болж байна. Энэ дээр ер нь та ямар ажиглал танаа бас компани бодлогод бас тодорхой юм суусан л баг. Одоо бол мэдээж хэрэг технологи хасар хурдтай хөгжиж байгаа учраас өөр дараагийн түвшнүүд мэдээж гарч ирэх нь тодорхой. Ажилтан бол
одоо ажилтнуудаа илүү хаашаа төвлөрүүлэх гэж юм вэ гэхээр за роботуудын барагдуулж чадахгүй байгаа. Робот хариулж чадахгүй байгаа тэр мэдээллүүдийг дашбордоос аваад роботоос сургах буюу AI тренерүүд болж байгаа байхгүй ажилтнууд маань. Тэгэхээр чин зэрэг өмнө нь бол хэрэглэгчийн асуудлыг шийдээд байдаг байсан бол одоо хиймэл оюун ухаанаас сургах дээр ажилтнуудын ур чадварыг тэгээ ажилтан өөрөө айгу сонирхолтой болно гэсэн үг тий. Яг ийм үед нь ойлгохгүй байгаа юм биш үү? Энэ ингээд хэлээд ингээд одоо нөгөө нэг knowledge base буюу одоо нөгөө өгөгдлийн сангаа ингээд бий болгочих юм бол хэрэглэгчийг ямар ч одоо аялагтай ярьж байсан, ямар ч одоо талаас нь монголчууд ч одоо янз бүрээр л асуу штэ тий. Тухайн үед одоо юу гэж ойлгож энэ бүтээгдэхүүнийг асуухад ингэж хариулах боломжтой юм байна гэдгээр хувь хүний хувьд хөгжих боломжтой болно. Тэгэхээр технологи ашиглаад байгууллага одоо үйл ажиллагаагаа оновчлоод ирэхээр үлдэж байгаа ажилтнууд маань илүү ур чадвартай ажилтнууд арай илүү боломжийн цалин авах боломжтой, хийж байгаа цалин өдөр болгон сонирхолтой. Яагаад гэвэл би тэр баазыг бүрдүүлж өгч байгаа шүү дээ. Яавал тий нэлээд сайн бодож ич тэр баазыг бүрдүүлэх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр хэдийгээр технологи одоо хүнийг орлохгүй одоо бараг л орлох байх гэж хэлж байгаа боловч би бол ямар ч байсан нэг ойрон 3 жилдээ бол хүмүүс тэр нөгөө нэг сентимент, тэр нөгөө мэдрэмжүүдийг чинь хүний мэдрэмж бол одоо айгүй асар өндөр байгаа шүү дээ тий. Тэр талаасаа нөгөө хэмэл оюун ухаанаас сургаад мэдрэхтэр нь бол илүү давуу тал үүсэх учраас ажилтан өөрөө баш богино хугацаанд өөрийгөө хард биш смарт ажиллуулах тий ухаалаг ажиллуулах бусад цагаа өөрийгөө хөгжүүлэх хайртай хүмүүстэй зориулахад л ашиглах ёстой л гэдэг бодлогыг бид барьж байгаа та. Одоо нэг ийм одоо яриа гэх юм уу хандлага яваад байгаа. Одоо ер нь яг ямар өөрчлөлтийг авчрах вэ гэхээр гүйцэтгэл султай одоо нэг цаг судал бүгэлж ажиллах гэж зарим нь ярьдаг шүү дээ. Тийм таархан гүйцэтгэлтэй ажилтнуудыг бол баг шууд орлохоор байна гэдэг. Тэгэхээр ер нь цаашд ингээд юу асууж яах гэхээр за хүнээр нь те за бизнесээр нь ч гэдэг юм уу технологи бол улам л ингээд одоо илүү одоо нэг sophisticated гэдэгтээ илүү л айгүй айхтар болоод явна. Тэгэхээр хүнээр нь илүү одоо нэг юм ажилтнаар ч юм уу за бизнесээр нь авч үлдэх зүйл нэг одоо юу болох вэ цаашдаа те. Одоо маш олон ажлыг үл хүн зүгээр хийх шаардлагагүй болж байна. Ер нь бол хүнтэйгээ байх харилцаа бол айгүй нандин юм л да. Тэгэхээр энэ үлдчихэл таарна. Хэдийгээр бид нар өндөр технологи оруулж одоо систем оруулж ярьж байгаа ч гэсэн цаана нь бол 30% хүнтэй харилцах харилцаа бол би байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс эндээлтэй ажилтан ингээд санал бөглөөд идэг гэж хэлээд байгаа боловч үгүй. Тэр хүнийг зорилгыг ойлгуулах, ур чадварыг мэдрүүлэхийн төлөө тухайн компани соёл хаашаа авчиж байгаа вэ гэдэг асуултуудыг байгууллага өөрөөсөө асуух хэрэгтэй хаа гэж одоо бид боддог. Тийм болохоор тухайн хүн бол ажилгүй үлдэнэ гэж бол байхгүй. Яагаад гэвэл сэтгэл дэх хөдөлгөөр насцсан хүн за одоо энэ ажлыг маань робот хийгээд эхэллээ. Тэгвэл би юу хийх вэ? Би өөрийнхөө өрсөлдөх чадвар, ур чадвар тэ энэ компани дээр амьд үлдэхийн тулд би юу хийх вэ гэдэг юугаа тухайн ажилтны тарих өөрөө бодоод олцдог байхгүй. Тийм учраас сэтгэлийнх нь хөдөлгөөр нь одоо сэтгэлдээ мотортой тэ мотор нь дотроосоо хасдаг ажилтан хүн гэдэг бол хийх юмгүй үлдэн гэж бол байхгүй болов гэж бодоод байгаа. Зах зээлт холбоотой зүгээр асуухад одоо хэрэглэгчийн туршлага буюу одоо танай байгууллагын газрын нэр ч гэсэн тийм байна те хэрэглэгчийн туршлага гэдгийг за мэдээж бол Mobicom одоо хэрэглэгчийн бааз бол маш өргөн байгаа. Зүгээр одоо Монголын бүх бизнес жижиг томгүй бүх бизнест одоо зүгээр та нарын бас сургаж чадах зүйлүүд ер нь хэрэглэгчийн туршлага гэдгийг бид нар бас одоо яг өнөөгийн одоо контекст нийгмийн эдийн засгийн нөхцөл бид нар яаж ойлгох зүгээрээ те аль өнцгөөс нь харуул илүү одоо цаг үетэйг нийцсэн байх уу? Бид нар нөгөө experience гэдэг үгийг орчуулах гэж эхлээд нэг явахгүй юу? Тэгээ би бас нөгөө нэг шууд тэрчээр нь тавьсан бахаар яагаад ингэсэн юм бол гэж бас гайхсан. Бид нар бол одоо энийг мэдрэмж гэж орчуулвал хамгийн зөв юм болоо гэж бодсон. Би энийгээ мэдрэх, би энийг ойлгох тэгэж орчуулвал айгүй зөв юм байна. Тэг ер нь бол experience гэдэг бол яг ингээ нэг хайртай яг адилхан юм байна. Ямар төвшин хүн хайрлахтаа хин нэгнээс ямар нэг зүйл нэгтгүү шүү дээ. Хайрлахад заавал мөнгө хэрэггүй шүү дээ. Тийм болохоор зэрэг сэтгэлээсээ би энийг ойлгоод ингээд мэдрээ сурчих юм бол үйл ажиллагаа айгүй юм оновчтой болох юм байна гэж бодоод experience гэдэг юу ер нь бол аз жаргал мэдрэмж гэдэг тал руу нь орчуулах одоо илүү одоо монгол үгээр нь авч явах нь зохимжтой болоо да гэж бодож байгаа. Тэгээд та түрүүн нөгөө яагаад энэ нөгөө технологиг мэдрэмжтэй ингээд хостуулаад ингээд явахад ямар юунууд байна вэ гэдэг асуултанд болохоор бид ингэж бодож байгаа. Тухайн компаниг хөдөлгөгч хүч нь ажилтан юм аа.
Тэгэхээр аз жаргалтай ажилтан чинь аз жаргалтай хэрэглэгчийг бий болгох учраас хүнийг хангалттай цалин өгнө гэдэг бол ингээд хэмжиж болтгүй юм байна л да. Зарим хүний хувьд бол нэг дүн одоо хангалттай гэж бодож байгаа, зарим хүний хувьд өөр байдаг тий. Тэгэхээр цалин хангамжаар бол энийг бий болгох боломжгүй. Тэгэхээр энэ байгууллагын соёл, уур амьсгал ядчил ажилдаа ирэхдээ баяр баясгалантайгаар ирдэг, харихтаа баяр баясгалантайгаар харьдаг байх хэвээр. Тийм болохоор яаж нөгөө багийн ажиллагаа, ажлын орчин, хамт олонны уур амьсгалаар нь одоо ажилднаа таатай байх уу, аз жаргалтай байх уу гэдэг дээр бид нэлээд төвлөрсөн. Тэгээ 2 жилийн өмнөөс бас нэг хийсэн зүйл нь контакт центр дээр ажиллаж байгаа одоо манай компани 30 жилийн түүхтэй контакт центр ажиллаад явснаас хойш одоо ээлжинд ажиллаж байгаа контакт центрийн ажилтан нийтдээ 6-аас 8 ээлжээр тэгээд 7 хоногт нэг л удаа амардаг. Офисын ажилтан бол 7 хоногт 2 удаа амарна. Тэгэнгүүт бид нар яавал ажилтнаа 7 хоногт 2 өдөр амраадаг болох вэ? За бүр дараалж амрааж чаддаггүй маа гэхэд 7 хоногт ядаж 2 өдөр амарна гэдэг чинь хүүхдийнхаа даалгаврыг хийх боломжтой байна. Хайртай хүнтэйгээ хотоор ингээд хөтөлцөө зугаалах нэг арай нэг цаг гарна, өөрийгөө хөгжүүлэх цаг гарна гэдэг дээр нь 2 жил ажиллаад 2 жил судалгаагаа хийгээд ингээд туршилтаа хийж үзэж хагаад сая 2024 онд бас бид энийг хийсэн. Нийт ажилтнуудаа 2 өдөр амраадаг болсон. За тэгсний дараагаар ажилтнуудаас маш олон зүрх удирдлагын багт ирсэн. Айгүй хөөрхөн штэ. 18 настай, 22 настай залуучууд чинь ингээд тимсээр цаасаар ингээд зүрхнүүд илгээн хайртай шүү тий баярлалаа тий эрт тардаг боллоо гэд ингээд ирүүлдэг. За тэрнийхээ дараа болохоор нөгөө технологи нэвтрүүлээд эхлэнгүүт чинь ажилтнууд чинь одоо роботууд чинь тодорхой хувийг барагдуулаад эхэлж штэ тий. Тэнгүүд контакт центр өглөө 9-өөс 22 цаг ажилладаг байсан бол бид нар 20 цаг болгож бууруулсан. Энэ дээр болохоор яг би хүний нөөц дээр ажиллаж байсан яг нөгөө аюулгүй ажиллагааны сефтигийн олон улсын стандарт дээр ажиллаж байсан туршлага дээр ингээд харахаар юуг олж харсан бэ гэхээр 20 цаг болонгууд ингээд гадаа харгуу болт юм байна л да. Ерөнхийдөө ингээд нар буураад ирдэг. Нар буураад ирэнгүүт хүний мелатонин гэж даавар байглаасаа ялгардаг юм. Мелатонин даавар ялгараад эхлэнгүүт би хичнээн гоё бүтээмжтэй байлаа гэж контакт центрийн чанар унж эхэлсэн. Нөгөө бид нар ч ингээд тогтмол ингээд KPI стандартуудаар ингээд дашбордоор хянаж байгаа шүү дээ. 20 цагаас 22 цагт 22 цаг хүртэл контакт центр хаадаг 20-оос 22 цагийн хооронд шууд чанар нь унаад эхэлж байгаа юм. Тэр нь асар өндөр бүтээмжтэй даваа байна уу, бага бүтээмжтэй гэрлээ байна уу гэсэн чинь хамаарахгүй нь бол энэ байгалийн тогтолцоо юм байна л да. Тэрийг бид нар ингэж олж хараад менежменттэй танилцуулаад за 20 цаг таадаг болох. 20 цаг таадаг болохын тулд тэр 20-оос 22 цагт байж байгаа нийт дуудлагууд чинь хэд ингээд одоо нөгөө инженерингийн ур чадварууд ч орж ирж байгаа байхгүй. Бүх тооцоолуудыг чи хийгээд бүх манай тэр ингээд шинжээчдгээ долоо ажлын байр байдаг. Шинжээчдтэйгээ сууж агаад за энийг нь роботоор, энийг нь чатботоор тий энийг нь одоо селф сервисээр ингээд аппликейшнаараа барагдуулах боломжтой байна гэд бэлтгэлээ үндсэндээ жил гарan хийж агаад шууд 20 цаг болгосон. Тэгээд тэрний дараа ажилтнууд одоо ийм юунууд нөгөө талархлын бичгүүд ингээд удирдлагын багт ирж байгаа байхгүй. Би 1 цагийн өмнө 2 цагийн өмнө хоолоо иддэг болсноос болоод миний энэ жилийн эрүүл мэндийн шинжилгээ цаан гарлаа. 20 цагт тарлаа. Гэртээ 23-т очлоо 24-т хоолоо иддэг гэсэн байх нь шүү дээ миний ажилтан те. Гэтэл одоо яаж ийнө 20 цагт тарлаа, 21 цагт гэртээ очлоо хоолоо идлээ. Ямар ч байсан хоол нэг 2 цаг шингэх боломжтой болсны дараагаар ажилтан ундах боломжтой болж. Гэртээ те хүүхдүүдтэйгээ хайртай хүмүүстэйгээ цагийг илүү өнгөрөөх боломжтой болж. Тэр болгонд ажилтны нүдэнд гэрэл асдаг. Тэр бол Mobicom Group-ийн соёлын бас салшгүй нэг хэсэг гэж би боддог. Аз жаргалтай ажилтнаас аз жаргалтай хэрэглэгчгээд одоо таны бол гойсон. Гэхдээ энэ дунд ч юм одоо бас нэг зүгээр миний зүгээр төсөөлж байгаагаар одоо бодит амьдрал болгоход хамгийн гол үр гүйцэтгэдэг нөхдүүд бол менежерүүд байгаа дунд түвшний удирдлагууд тий. За Монголын одоо маш олон байгууллага төр нийтлэг байдаг нэг зовлон ингээд нөө менежерүүдээ зөв хөгжүүлдэггүй одоо зөв томилдоггүй ч гэдэг юм уу. Тэгээд ажилтнууд явж байгаа маш олон шалтгаан ихэнх шалтгаан нөгөө дунд түвшний удирдлагууд менежерт холбоотой байдаг. Тэгэхээр танай хувьд одоо энэ нөхдүүд дээр те менежерүүдийг ер нь сонгон шалгаруулах, томилох, хөгжүүлэх, одоо ажиллах гэдэг юм уу тэр нэг бодлого яг юун дээр байж байна. Хүний нөөцлөр бол яг нөгөө манайх чинь бас яг Японы хөрөнгө оруулалттай KDDI компани олон жилийн түүхтэй маш олон туршлагатай юм компани байгаа. Яг тэр системээр бол удирдлагын багыг сонгож авах одоо систем бол маш нарийн. Тэрийг бол би бол бүр ингээд ийм айхтар нарийн одоо нэг ярих нь тохиромжгүй байх гэж бодож байна. Гэхдээ шалгаруулалт бол маш нарийн.
Гэтэ шалгаруулаад авсны дараагаар яг ингээд яг хүнээ таньж авсан уу гэдэг тохиолдолч байна, таньж аваагүй ч тохиолдлууд бас байна. Өөрөөр хэлбэл тухайн хүний ур чадвар яг энэ төрлийн ажилтнуудыг удирдах төвшөнд байсан уу? Эсвэл илүүтэй одоо инженерийн чиглэлдээ юм уу, санхүүгийнхаа чиглэлд ингээд хэвтэй чиглэлдээ хөгжөөд явах ус байсан уу гэдэг янз бүр байдаг. Тийм болохоор компани дээр системтэй олон сургалтууд хийж байгаа. Тэр тусмаа одоо олон жил удирдлага хийсэн удирдлагын багийнхан дотроо нөгөө менторинг програмтай. Тэгээд менежерүүд ахлах ажилтнууд өөрсдөө ингээд сонгоод за би даваа захирал дээр одоо менторинд ормоор байна гэд ингээд нөгөө листүүд нь ороод ирдэг. Тэгээд олон лист ороод ирэх юм бол захирлууд сонгодог. Тэ? Олон лист орж ирэхгүй одоо байх юм бол дунджаар 2 хүнтэй бол ментор хийдэг. Тэгэхээр бид нар 2 ном унших уу одоо 20 жилийн туршлагатай хүнтэй 20 минут ярилцах уу гэдэг бол одоо харьцуулшгүй юм тий. Тийм болохоор илүү алдаж онсон юмыг дахиж алдаж онохгүй тулд нөгөө менежерүүдтэй танхимын сургалтуудаас гадна менторын сургалтууд бас айгаа өгөөж өгдөг гэж боддог. Тийм мэдээж бүх юм төгс байж чадахгүй шүү дээ тий. Бид нар өнөөдөр бүх ажилтан аз жаргалтай байна гэж би бол хэлж чадахгүй. Дотор нь ингээд өөрөө янз бүрийн өөр зорилготой бодолтой хүмүүс байж л байгаа. Гэхдээ тэнд байж байгаа ажилтнуудын 70%-ийг нэгдсэн нэг зорилгынхаа чиглэл рүү харсан тэр тогтолцоог бүрдүүлсэн цагт бол байгууллага бол дараагийн шатанд бол гарах одоо бүрэн боломжтой байдаг. За та ингээд 400 орчим хүнтэй юм одоо газрыг удирдах байгаа нэг талдаа нөгөө талд бас одоо группийн хэмжээний одоо гүйцэтгэх удирдлага бас тий та тайлан тавих хэрэгтэй юм байна. Нэг усны тавал ингээд хоёр талын донд холбон тоглогч тийм ээ. Тэгэхээр яг ямар тохиолдолд та юу гэдгийг одоо ажилтнуудын талд илүү зогсож одоо нөө байр суурь хамаагүй ямар тохиолдолд эсвэл одоо удирдлага юу яадаг ч гэдэг энэ балансыг нь яаж барьдаг вэ? Аль алийг нь одоо гомдох болч гэдэг юм уу? Би яг нөгөө нэг өөрөө азтай хүн учраас анханасаа Япон соёлтой компанид ажилд ороод өнөөдөр 23 жил ажиллаж байна. Тэгэхээр Япон соёлтой компанид 1-2 зан төлөв бол ингээд тогтвортой байдаг. Япон гэл ярингууд чанар заавал яригддаг. Япон гэд ярингууд маш нөгөө шудраг байдал гэдэг зүйлд бол одоо манай компани бараг л брэнд юм болоо та гэж би боддог. Нөгөө удирдлагын манлайлалын одоо нөгөө тунгалаг байдал те засаглалын тунгалаг байдал гэдэг бол би 23 жил ажиллахад ямар нэг одоо зарчмаасаа гаж шудраг бус шийдвэрүүд гарах гэдэг зүйлтэй ер нь бол тулгарч байгаагүй. Энэ бол Mobicom Group-ийн маш том үнэт зүйл гэж би бахархалтайгаар хэлж чадна. Тийм болохоор ганцхан зүйл дээр төвлөрдөг. Тэр балансыг хизээ зөв барьж чадах юм бэ гэдгийг би юунаас ойлгосон бэхээр хүн төвтэй байхад л тэр баланс өөрөө ирэхгүй баригддаг юм байна гэж бодсон. Ажилтнаа нэг талаараа бодож байна. Нөгөө талд удирдлага байж байгаа тийм. Удирдлага компаниа бодож ийн гэдэг чинь тэр удирдлага өөрөө бас нэг зүйлийг бодсон байж таарна тийм. Нөгөө талаар бидрийг одоо би зөв явж байгаа юм уу? Би удирдлагын баг байна уу? Ажилтан байж байна уу? Балансаа барьж байна уу гэдэг бол тухайн компани стратеги алсын хараад л байдаг. Бид нар алсын хараанда одоо 5 жилийн дараа тий одоо Монгол улсын төлөө энэ компани төлөө тий одоо ажилтнуудынхаа төлөө ийм хийнэ гэдэг ингээд нөгөө луужингаа олоод харцсан байгаа шүү дээ бид нар чи. Тэр луужин руугаа явж байгаа бол баланс зөв баригддаг. Тэндээсээ гажаад эхлэхээр зэрэг баланс ч алдагдана. Гэтээ заримдаа ажилтныхаа талд дуурайд ирэхээр санал нийлэхгүй одоо high level одоо топ удирдлагын багтаа санал нийлэхгүй илүү тайлбарлах хэрэгтэй үе гардаг. Гэхдээ нөгөө тунгалаг компанид ажиллаж байгаа учраас юу хамгийн одоо гой санагддаг вэ гэхээр би ойлгуулж чадахгүй байгаа юм байна штэ. Би ажилтныхаа талд ормоор удирдлагын багтаа очиод яг тэр өнцгөө илэрхийллээ. Би ингээд буцаалт авч штэ тий. Одоо шийдвэр маань одоо тэр талд гарч чадахгүй байгаа тохиолдолд удирдлага намайг ойлгосонгүй, компани намайг ойлгосонгүй гэж хэзээч би хувьдаа бол боддоггүй. Би яагаад ойлгуулж чадсангүй? Би ямар тоог буруу харуулв? Яг нотлох тий шийдвэр гаргалтанд нь хэрэгцээтэй мэдээлэлээ би богино хугацаанд оновчтой илэрхийлж чадаагүй өөрийнхөө л ур чадварыг сайжруулъя л гэж боддог. Гэтээ анханасаа ботсон шийдвэр дээрээ бол ямар ч үсэн ойлголттой л гэж боддог. Тэр луужин харагдаж байгаа алсын хараа тодорхой байгаа үед бол баланс бол альч компанид альч удирдлага аль түвшинд баригдана л гэж боддог. За баярлалаа. За тэгээд подкастын сүүлийн асуултыг тавья. Та бол 20 гаруй жил ажилласан учраас тодорхой туршлага байгаа учраас асуух хэрэгтэй гэж бодож байна. Та ер нь зүгээр залуу ажилтнууд, менежерүүд, бизнес эрхлэгчид, залуу удирдлагууд зүгээр одоо зөвлөгөө өгвөл за ийм л одоо зүйлийг ажилдаа анхаараарай. Бизнесээ одоо жижиг том үйл хамаараа тий.
энэ гурван чухал зүйлийг зөвлөе гэвэл та юу гэж хэлэх вэ? Ашигт ажиллагааны төлөө л одоо бизнес бий болж байгаа. Жижиг байна уу, том байна уу те. Ашигт ажиллагааны цаана хэн тэр ашигт ажиллагаанд чинь бий болгож байвал хэрэглэгч л тэрийг бий болгож байгаа байхгүй тий. 10 хэрэглэгчээс 10 төгрөг авах уу? Эсвэл 100 хэрэглэгчээс нь тий 1 төгрөг авах уу гэдэг юм уу тий. Тэгэхээр хэрэглэгчийг бий болгоно. Өнөөдөр танай байгууллагаар өөрчлөлөөд гарсан хэрэглэгч маргааш заавал орж ирээ гэдэг сэдэлтэйгээр буцаад гарах ёстой. Тэрний төлөө та хамгийн ихний алхмыг хийх ёстой. Зарим үед ашиггүй ч байж магадгүй. Гэхдээ гарахт нь та үгээрээ байна уу, үйлдэлээрээ байна уу, орчингоороо байна уу дахиад орж ирээ л та гэдэг бодлыг тэр сигналыг өгөх ёстой. Тэгээ ерөн түрүү ярьсан тийм мэдрэмж гэдэг дээр хүмчин мэдрэмжийг 5 мэдрэхүүгээр л мэдэрч байгаа шүү дээ. Харах, сонсох, тийм хүрлцэх, одоо амтлах гэдэг 5 мэдрэхүүр тэр 5 мэдрэхүүгийн аль нэгийг заавал өгөх ёстой. Өөрөө орж ирч чадахгүй мархэд найздаа даваагийн ресторанаар ороод гараарай гэдэг үг амнаас нь гаргахын тулд энийг л мэдрэмж гэж байгаа. Тийм болохоор би мэдрэмж удирд одоогийн байдлаар мэдрэмж удирдах байгаа хүний хувьд та хэрэглэгчийн төлөө 5 мэдрэхүйд нь нөлөөлөх заавал нэг үйлдэлийг хийж чаддаг байгаасаа гэдэг эхний одоо тийм байх юм болоо гэж бодож байна. Хоёрдугаарт нь та хичнээн мундаг түрүү ярьсан энэ технологи одоо юуг оруулж ирж болно хэмэл оюухай нэг ажил. Гэтэ эцсийн дүндээ тэрийг хөдөлгөгч хүч нь ажилтан байна. Сайн муу ажилтан гэж бол байхгүй. Муу ажилтан гэж бүрч байхгүй. Та тэр хүнийг ойлгож байгаа юу? Тэр хүнийг мэдэрч байгаа юу? Тэ? Та тэр хүнийг мэдрээ сурчих юм бол тэр хүн чинь хэрэглэгчээ мэдрээд таны орлогыг бүтээгээ сурчнаа. Тийм болохоор та авж байгаа ажилтнаа шалгаруулж авсныхаа дараа гараасаа хөтлөлцөөд ямар ч үсэн тодорхой хугацаанд ажлын шүү гэдгийг ойлгож байгаа юу? Тийм учраас ажилтнаасаа бүтээмж нэхээсээ илүү өөрөөсөө энэ асуултыг асуугаарай гэж. За баярлалаа. 3 дахь байхгүй тийм. Яг 3 дахь дээр бол түрүүл ярьсан ингээд ашигын төлөө, юуны төлөө явж байгаа учраас мэдээж нөгөө санхүү инженерийн тооцоололгүйгээр ярихгүй тоогүйгээр би таашаач авахгүй. Тийм учраас хиймэл оюун ухааныг одоо технологийн компани Mobicom Group компани маш өндөр хөрөнгө оруулалтаар шинэ одоо контакт центрийн клауд системийг оруулах гэж ингээд ярьж байгаа. Бэлтгэл ашууд бүгд тангагдаад нилээдгүй одоо дараагийн түвшинд гарчаад байж байна. Тэгээ удахгүй бид нар аягүй гоё тесрэлт хийн. Тийм болохоор та тоо байхгүйгээр хиймэл оюуныг ажиллуулж чадахгүй. Тийм болохоор бизнесийн тоо бол аягүй чухал юм аа. Тийм л 3 зүйлийг хэлэх байсан юм болоо да. За баярлалаа. За ингээд бизнесмен подкаста өндөрлөе. Манай тун сонирхолтой зочин өргөдөж оролцлоо. Mobicom корпорацийн хэрэглэгчийн экспириенсийн газрын захирал Гэрэл Бадан гээд танс манай подкаст дээрж бас өөрийн нандин туршлага, овор туршлагаасаа хуваалцсанд бас баярлалаа гэж хэлэх байна. За ингээд бизнесмен подкаста өндөрлж байна. Манай подкастыг үзэх сонсох та бүхэн манай YouTube channel-ыг дагаж бидний дэмжээ гэж хүсэж байна. Танд бас баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.